2070 оноос ирсэн захиа. Бид 2070 оноос бишиж байна. Би саяхан 50 нас үрлээ, гэхдээ 85 таа юм шиг харагдаж байгаа биз? Би бөөрийн хурц өрөвсөлтэй. Яагаад гэвэл би ус бараг уудаггүй. Надад амьд явах хугацаа маш богино үлдсэн гэж би бодож байна. Гэхдээ би энэ нийгмийн хамгийн өндөр настай хүний тоонд орно. Намайг 5 настай байхад юмс одоогийнхоос маш өөр байсныг би сандгийн. Мод бутаар дүүрэн цэцэрлэгүүд, цэцэг зүлгээр хүрээлүүлсэн байшингууд гэдэл. Ванта усандаа арьсаа дэвтгэлээ хэвтээд шүршүрт ороод бүтэн цаг болдог байж үлээ. Одоо бол бид нэг удаагийн тэгээд тосны гарагтай чийгшүүлэгч цаасаар бие арчиж цэвэрлэж байна. Эмэгтэйчүүд урд сайхан үсээрээ гангардаг байсан үе мартагджээ. Одоо бол ус эргэлэхгүйгээр цэвэрхэн байхын тулд бүгд үсээ хосуулдаг. Манай аав даралттай усаар машинаа шүршиж угаадаг байж үлээ. Өнөөдрийн хүүхдүүдэд усаар машин угаадаг байсан гэвэл итгүүлэхэд бэрх гэдгийг би мэдэж байна. Усаа гамна гэдэл баян сануулдаг, даан шинж тоодгүй байж тээ. Хүмүүс усыг дуусшгүй ундраг мэтэр л боддог байж. Гэтэл өнөөдөр гол горих, даалан, тогтоол ус, газрын доорх ус хүртэл ямар нэг байдлаар эргэж нөхөгдөхгүйгээр бохирдсон, эсвэл хатаж хэрэгсэн байх юм. Бидний хүрээлэн байгаа орчин элсэс төгсгөлгүй элсэн цөл болон хуурчээ. Гэдэсний халдварт өвчин арьсан гүний болоод шээсний сугаар дамжих халдварууд өнөөгийн хүмүүсийн үхлийн гол шалтгаанууд болж байна. Үйлдвэрлэл дампуурч ажилгүй аимшигтай газар авчээ. Далайн уснаас давсыг ялгаж ундны ус гаргадаг үйлдвэрүүд л ажлын байр олгож байна. Тэд гэхдээ ажлын хөлсийг мөнгөөр биш усаар төлдөг. Хүмүүс гудамд ус дээрэмдэх гэмтэргийн хохирч болох нь энгийн үсгэл. Өнөөдөр бидний идэж уудаг хоол хүнсийн 80% нь химийн аргаар бүтээгдэж байна. Насан турш хүн өдөрт 8 аяга ус уух хэрэгтэйг зөвлөдөг байж үлээ. Одоо бол би өдөрт 1 аяга усны зөвшөөрөлтэй. Бид хувцас угааж чадахгүй болохоор хаяхаас өөр аргагүй болдог. Үүнээс болж хогны асуудал хүнд болж байна. Бид эргээд өнгөрсөн зууны ихэнх үеийн шиг газар ухаж бий засдаг бас. Яагаад гэхээр бохирын шугам усгүйгээс болж бөгдөрч ажиллахаа байсан. Хүмүүс аймаар төрхтэй, сул татингар битээ болж, халуунаас болж хатан хорчиж, озоны давхарг цоорсоос нарны хэд ягаан туяа шууд дэлхий рүү нэвтэрч, түүнд хорсон хүмүүсийн арьс нь тэр чихтэй өвчтэй толбоор дүүрч байна. Арьсны хуурашалтаас болж 20 настай эмэгтэй 40-тэй эмэт харагдаж байна. Эрдэмтэд маш олон төрлийн судалгаа эрэл хайгуул хийсээр байгаа боловч одоогоор ямар нэг найдлага төрхөр зүйл харагдахгүй байна. Бид ус үйлдвэрлэж чадахгүй. Мод ургамал цөөрсөс хүчилтөрөгчийн хэмжээ багасж, улмаар бидний хойч үеийнхэн оюун ухааны хомсдол өртөх аюул нүүрлээд байна. Хүний үр хөврөлийн эсийн бүтцэд нь өөрчлөлт орж, төрөл бүрийн гаж согогтой, эдэрхтэн нутаг хүүхэд олноор төрөх боллоо. Засгийн газар бидний амьсгал хагаараас татвар авдаг бас. Насан турсан хүн өдөрт 137 м3 агаар амьсгалдаг. Татвараа төлж чадахгүй хэн боловч тусгай агааржуулах байрнаас хөөгдөх ба нарны энергиээр тэжээгдэх хиймэл уушгүй бүхий энэ агааржуулах байрны агаар нь бас тийм цэвэр биш боловч арай л илүү чөлөөтэй амьсгалах боломж олгох ажээ. Хүний дундаж наслалт 35 боллоо. Зарим улс орон улс ургамал өхий арлуудаас хэдхнийг байгалийн төрхөөр нь авч үлдэж чадчихэ. Тэдгээр нь армийн нарийн чанд хамгаалалт дор байдаг. Ус нэгэн ховор байнгын эрэл хэрэгцээ зүйл болсон бөгөөд хэзээч алт болон алмазаар сольшгүй үнэт эрдэнэ болжээ. Энд гэхдээ ямар ч модгүй болсон нь бороо орхоо байсны хөвгөд хаяа нэг орох хүчлийн бороо нэмэрээс болно. Улирал солигдох гэж байхгүй. 20 дугаар зуунд бидний зөнгөөр наргсан хүлэмжийн хий болон байгалийн бохирдол эргэх дөрвөн үлрэлийг мань авч олсон да. Байгаль дэлхийг хамгаалах талаар бидэнд байнга анхааруулдаг байсан. Даанч хэнч тэр санаа зовдгүй байж. Охин маань надаас залуу насандтай энэ бүхэн ямар байсан юм бэ? Гэж асуухт нь би оёмод ямар сайхан гэд санаа алддгийг. Би түүнд бороо яаж ордог, цэсэгс яаж ургадаг, усан дорхын сайхан нь юундаа байдаг, тэгээд голон мөрөн нууран зарцлахын тухай хинч хүссэн хэмжээгээр ус уух боломжтой байх ямар сайхан байсныг ярьж өгдөг юм. Би түүнд хүмүүс ямар сайхан эрүүл байсан юм бэ гэж хэлдэг. Охин маань лавшруулан аваа, яагаад одоо ус байхгүй болчихсон юм бэ? Гэж асууна. Тэгт нь хоолой дээр минь бөө юм тээгдэхийг мэдэрдэг юм. Би хичнээн харамсаад бардаггүй юм. Яагаад гэхээр би өөрөө байгаль орчноо уссан тэр үед амьдарч байсан болохоор устдахыг харсаар байж олон дахин янз бүрээр анхааруулсаар байхад нь тоохгүй байсаар. Миний амьдарч байсан үеийнхэн бол ямар нэг юм хийж болох байсан сүүчийн үе нь байсан юм. Гэвч юу ч хийхгүй байх замын сонгосон доо бид. Өнөөдөр бидний үр хүүхэд үеийн үрийн минь маш хатуу гарамсч байна да. Шуудхан хэлэхэд тун удахгүй энэ ертөнцийн амьдрал устж үгүй болно гэж би боддог. Яагаад гэвэл бидний хүрээлэн буй орчин эргэж хязгаарч сэргээгдэхгүйгээр сүйрэлд оржээ. Хэрэг би цаг хугацааг буцааж чаддагсан бол хүн төрлөختөнд энэ бүхнийг ойлгуулахыг ямар их хүснэ юм бэ?
Их дэлхийгээ аврахад ямар нэг зүйл хийх боломжтой байсан тэр цаг үед босож очихсан. Энэ захиаг өөрийн хүргэж чадах бүх хүнд хүргэж усны асуудал дэлхий дахны асуудал болоод байгааг тэдэнд туулга. Үүнийг хүүхдийн төлөө хий. Хүүхдгүй байсан ч ирээдүйд хүүхдтэй болно гэж бодоод хий. Энэ бол тоглоом биш. Аль хэдийн бидэнд нүүрдээд байгаа бодит үнэн. Ирээдүйдээ бүгд хам бэлд. Тэдэнд амьдрал бэлгэн.